За 2 сард худалдаанд гарах Kobe-гийн 3 пүүз. За 2025 мод жил болохоор Year of Mamba гэдэг ерөнхийдөө Kobe-гийн нэлээд олон пүүз гарах шинжтэй байна. За үүнээс 2 сард гарах 3-ыг нэрлэлцгээе. За 2 сарын 8-нд $250 үнэтэйгээр худалдаанд гарах Kobe Use Elite Pro Masterpiece. За 2014 онд Kobe ACL-д асны дараа гарсан анхны зураг болохоор тэр high top байдаг. За тэгээд Kobe-гийн ACL-ийн хагалгааны дараа хийлгэсэн 9 оёг төрсөлж Kobe 9-ийн арталт ерөнхийдөө 9 улаан зураас байрладаг. За Masterpiece өнгө нь бол ерөнхийдөө Kobe 9-ийн хамгийн iconic өнгүүдийн нэг. За дараагийн пүүз нь 2 сарын 13-нд $190 худалдаанд гарах Kobe 6 Pro All Star 2. За мөн sale-ч гэж дуудаад байгаа. За энэ удаагийн Kobe All Star 2-ын онцлог нэх юм бол үндсэн 6-гийн могооны ярьс шиг гадартай биш, од хэлбэрийн гадартай бас гарч байгаа. За энэ нь болохоор хамгийн онцлог зүйл нь. Дараагийн пүүз маань Adidas Crazy 2. За All Star-ийн үеэр $160 үнэтэй худалдаанд гарна гэсэн байна. Adidas-аас ерөнхийдөө Kobe-гийн цувралыг Crazy нэрэндээ гаргачихсан. За үүн Crazy 2 бол ерөнхийдөө Audi TT гэх машинаас санаа авч хийсэн futuristic юм маягаар хийсэн пүүз байдаг. За ерөнхийдөө Kobe энэ пүүзтэй ерөнхийдөө iconic зургууд нэлээд үлдээсэн байдаг. All Star-ын өмссөн зураг нь ч бас байдаг. Их мэдчихсэн.